юм бол өдийг хүртэл миний зүтгэж ирсэн, бид бүхний зүтгэж ирсэн талаар болж Монгол улсын бүрэн дүүрэн тусгаар болох асуудал хэд хоног, хэдэн сараар ч хойшлогдож болно. Магадгүй бүр хэзээч биелэхгүй бол бид яах? Тийм бол та эргэлзэх хэрэггүй маршлаа. Ингэх тусам бид дундад иргэн улсад хатуу хариу өгөх ёстой. Бид энэ ажлыг өдөрдөн гүйцэтгэж, ард түмнийхээ шин хүслийг гүйцэтгүүлж, монголчууд бид тусгаар тогтнолдоо үнэнчээ гэдгийг нотлох ёстой. Тэгэхээр улс орон даяар угуулan таниулах ажиллагааг 2 сарын турш шаргуу хийж бүх ард түмнийг товлсон нэг өдөр саналаа өгөхөд бэлэн болох ажлыг би гардаж зохион байгуулъя. Цэдэн болын тулгуйлсан засгийн газрын үед бүгд найрамдах Монгол Ард улсын гадаад олон улсын харилцаа өрөө түмэн үзэгдээгүй их хүрэгдсэн юм. 1962 онд бүгд найрамдах Монгол Ард улс эдийн засгийн харилцан тусалцах зөвлөлийн гишүүнээр элсэж социалист хамтын нөхрөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон. Энэ үеэс бүгд найрамдах Монгол Ард улс эдийн засгийн харилцан тусалцах зөвлөлийн гишүүний хувьд социалист орнуудын хамтын төлөвлөгөөд ажилд оролцсон. Төлөвлөгөөг нь тэдгээр оронтой бүх талаар уялдуулан зохицуулах болсон төвлөрсөн төлөвлөлтийг үнзгэрүүлэх гол хүчин зүйл болсон юм а. Манай улс зөвлөлт холбоот улстай тогтоосон улс төр эдийн засгийн соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. 1966 оны 1-р сард Брежнев тэргүүтээ зөвлөлтийн нам засгийн төлөөлөгчд манай оронд айлчилж бүгд найрамдах Монгол Ард улс зөв социалист бүгд найрамдах холбоот улсын хооронд найрамдал хамтын ажиллагааны болон харилцан туслах шинэ гэрээг байгуулсан юм. Энэ гэрээний үндсэн дээр нийгмийн амьдралын бүх салбарт хамтын ажиллагаа гүнзгирлээ. Цэдэн бол зөвлөлт холбоот улсууд удаадаараа албан ёсны болон албан ёсны бус ажил хийж жил бүр тэнд амарч социалист орнуудын өдөр зөгчдийн Кремийн уулзалтанд оролцож байсан юм. Тэр зөвлөлт Монголын харилцааг бэхжүүлэх, зөвлөлт холбоот улстай бүх талаар ойрт нэгтрэх үйл хэрэгт хэтийдсэн үнэнч нэгэн байлаа. Цэдэн бол социалист бус орнуудтай хоёр талын хамтын ажиллагаагаа цаашид өргөдгөн хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармаат тавьсан юм. Социалист орнуудын нам засгийн төлөөлөгчд манай оронд. Цэдэн бол нам засгийн төлөөлөгчд социалист орнуудад харилцан айлчилж, найрамдал хамтын ажиллагааны тухай гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах, эдийн засаг шинжлэх ухааны техникийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комисс байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэж байлаа. Социалист эдийн засгийн интеграцийн цогцлбор програмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Цэдэн балаас эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын нам засгийн тэргүүн нарт тусгай захиалгээж түүнд тэдгээр улсын зээл тусламжаар болон хоршиж ямар барилга байгууламж барьж байгуулах түүнийг техник эдийн засгийн үндэслэлийн талаар өөрийн сандыг дэлгэрэнгүй тодорхойлсон байна. Гэвч эдгээр харилцааны гол онцлог нь системд улам бүр явцуурч байсанд оршино. Бүгд найрамдах Монгол Ард улс нийгмийн янз бүрийн байгууллагатай улс орнуудтай анги тайвнаар зэрэгсэн орших найрсаг харилцаа тогтоох зарчим баримталж байлаа. 5 жилийн турш шаргуу тэмцсэний үр дүнд 1961 оны 10 дугаар сарын 5-нд нөөбөд гишүүнээр илсэн юм. Манай улс нэгдсэн улсын байгууллагын төрөлсөн байгууллагын үйл ажиллагаа гэрээ хэлцээрт нэгдэн орох болжээ. Юмжаагийн Цэдэн бол бүгд найрамдах Монгол Ард улсыг нөөбөд илсүүлэх ажилд бүр эхнээс нь оролцсон бөгөөд хожим нь тус байгууллагын гишүүн болсон үед нүүбийн тусгай чуулганд тус улсын засгийн газрын тэргүүний хувьд үг хэлж байсан юм. Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газар түүний ард түмний өмнөөс бүгд найрамдах Монгол Ард улсыг
нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болгохыг дэмжсэн улс орны төлөөлөгчд Энгидэн гуя манай улсын